Хөөе байж да. Энэ миний идэж байгаа хоёр дахь шилж ихэр юм биш. За яг хөө амттай юм чинь болох байлгүй дээ. Энийгээ дуусгачаа дахиад нэгийг авч иднэ. Яй! Миний шүд. Яа, энэ юу вэ? Миний аман дотор энэ бүр амар өвдөд. Яй! Яа, энэ шүд өвдөх чи ямар хэцүү юм бэ? Энэ юу дуурайд байна юм болоно? Харин тий. Оо бөөрөө. Яасан бэ бөөрөө? Өөрөө ирсэн юм уу? Сайн уу бөөрөө? Ингээд ах юм? Ингээд ах юм? Яац? Бөөрөө? Миний шүд өвдөд байна. Яагаад шүд нь өвдөчөө? Би жоохон чихэр идсэн юм аа. Жохон чихэр идэхээр зүгээр л идэн шүү дээ. Минийх амар өвдөд байна. Болоно. Яах ёстой юм бол? Одоо шүдний имлэг явж үзүүлэндээ. За тэгвэл явъя л та. За тэгээ. Гүү. Би шүдний имлэг явахгүй. Яагаад? Шүдний имлэр чи амар хүмүүс байдгийн. Чи удаан өвдснөөс богинохоо хугацаанд өвдөл тэгэл зүгээр болчих юм шүү шүдэн. Тэгээ штэ. За яв. Шүдний имлэгтэр очие. Гүү. Тэгээд яах юм? Чи хэрэг хэдэн ширхэг чихэр идсэн чи ингээ өвдцээ? Би уг нь нэ хилдээгүй. Би 2 шил чихэр идсэн. Хоёр шилээ. Чихэр шилтэй байна гэж юу ийсэ? Үгүй юм өөрөө. Ийм шилтэй чихэр идсэн. Бэт юм уу тийм чихэр? Бага. Чи чихрээ хаан тавьсан? Би яваа олоод ирье. Тэр ишкаунд байгаа. Улаана. Нэрнгээс шилтэй чихэр бэт юм бэ? Чи чинь ийм том шилтэй чихрийг 2 бүтнийг идсэн юм уу? Тий. Би 2-ыг идчихсэн. Тэгэхээр чи шүд нь үдлгүй яах юм бэ? Гой өнөр чи шүү. Надад дахиад нэг өгчдөө. Алахгүй штэ. Шүд ч өвдөж. Нэрэт штий. Имэд идэх юм бол бүр шүд ч өвдөн штэ. Энийг би хайчаад иргүү. Тэг тийш навьжаа таач. Бүгдийн шүд өвдөхөд энэ тийг сонин чихэр байна. Харин тий. Мөрөө. Чихэр идэхгүй штэ. Би идэггүй. Бодлоороо дагаараа чимээ сонсогдоод байна шүү. За ачлаа. Би юу гэж чихэр идэх вэ? Нэгнийхэн шүд өвдөж яхад. Энийг бол сайн байна. Бүрөөгөө яах вэ? Харин шүдний имлэг явъя гэсэн чи шүдний имчээс айгаад явахгүй. Улаана. Чи ямар ч юм зохицуулдаг үстий. Чи ямар нэг юм хийлтий. За би бодоод яа. Хамгийн эхлээд бөөрөгийн шүдний өвчнгийн намдаах хэрэгтэй. Яаж намдах вэ? Бөөрөө. Чи одоо штэ шүдээ угаачих. Шүдээ сайн угаачих. Гүй тэр ооч заваа амттай. Үгүй бөөрөө. Чи шүднийхээ өвчнг зүгээр алгамаар байгаа зү. Ингээд өвдөд ахаар хэцүү байгаа юм чинь чи шүдээ угаагаад түр өвчнгийн намдаачих. Гүй чи шүдээ угаачих юм бол түр ч гэсэн өвчин намдчихна. Харин дахиад бүр хүчтэй өвдөд ах юм бол шүдний имлэг явъя. Бөөрөө битэр шүдээ угаая гэж угаалгаараа ордон штий. Тий. Бөөрөө шүдээ угаадаггүй штий. Яагаад тэгээ бөөрөө шүдээ угаахгүй гараад ирд юм уу? Тий. Бөөрөө тэр чин буруу штэ. Гүй гэхдээ улаана. Тэр шүдний сойдыг би хайцсан. Тэргээрээ будгаар ингээд тоглоод хайцсан. Оо. За тэгвэл би чамд шин шүдний сойз авч өгье заа юу. Тэгээ чи одоо яаралтай шүдээ угаах хэрэгтэй. Тэр шүдийг харсан уу? Тэр хар өнгөтэй. Бүргийн шүд хар өнгөтэй юм. Миний цагаач минийхийг хардаа. Халаа. Тэр мөрөж чихэр бага иддэг болохоор мөрөгийн шүд цав минь бөөрөгийнх бүр шүд нь ингээд нийл хорхоцсон биш. Тэр бор өнгөтэй юмнууд нь хорхонод юм уу? Тийш дээ. Базарван юм бат. Базарван. Би ямар азар чихэр иддэггүй юм бэ? Ёо. Хижи. Тэр бор юм чи хорхоо гэж шít бүрүү. Харин тий. Одоо ерөөсөө шүдний эмчтэр очихгүй бол болохгүй юм байна. Миний шүдэнд хорхоо яваад байгаа юм уу?
Тийм, тэгээ шүд чи өвдөд байгаа байхгүй юу? Бөөрөө чихэр их итгэхээр чихэрнээс чи ингээд муухай юмнууд нь шүдэнд чинь наалдаж үлдээд тэгээд тэр хорхойнууд нь ингээд шүд хооронд чи ингээд дамжаад нэг шүд эхлээд хорхойцсон болвол хоёр шүд хорхойд нь гурван шүд ингээд бүх ам доторх шүднүүд чи хорхоотоод тэгээд өвдөд байгаа байхгүй юу? Тэгээд чи ерөөсөө шүдээ угаадаг болохоор тэр хорхойнууд нь ерөөсөө багасгүй бүр нэмэгдээд байгаа байхгүй юу? Бүр хамаатнуудаа дуудаад идэм биш үү хорхоонууд нь? Харин тийм. Улаана. Тэгвэл надаа гяс сой заваад ирээ. За тэгнэ би чамд шинэ сой заавж өгөн заа юу? Хөө улаана. Тэр хорхоонууд нь штий. За Тэдэр гол нь сай зэрэг угаахаар арилах уу? арилна. Тэгвэл өөрөө сай заваад өгчүүл тэгээ зүгээр болчих юм шүү. Бүр шүдээ сайн угаах хэрэгтэй байсан байхгүй юу? Шүдээ угааж яана гэдэг чинь тэр хорхой шүдэнд ингээд амьдрахаас сэргийлж яана гэсэн үг байхгүй юу? Яа. Яава. Яасан бэ? Энэ шүүд бүр амар өвдөд эхэллээ. За. Дуустал тийсчээ. Үгүй энэ бүр амар өвдөд байна. За ерөөсөө тэгвэл бөөрөг аваад бит хоёр шүдийн имлэг явлаа. Тэгээд би ганцаараа үлдэх юм уу? Чи гоё үзэгч хүүхдүүдэд дуу зааж өгөөд нэвтрүүлгийг хийчих. Тэхүү шүдний имлэг рүү явъя. За бөөрөө амжилт. Та. Оо. Энэ өөрөө ямар сони юм бэ? Бүхэл бүтэн хоёр шил чихэр идээд тахт яах вэ? Одоо гоё. Чихэрийг идээд шүдээ угаахгүй байх юм бол шүд нь орхоо идээд тэгээ шүдний имлэг дээр очиод шүдний имч одоо ёо олгож байгаа даа. Хи. Хүй. Кити. Бэжгараа хөхтөдтэй заяа. Түр бэжгараа. Чиё. Гэтэ би яах вэ? За, хүй хөхтөдий. Одоо бүгдээрээ дуугаа сурж байгаарэ заяа. Тэгээд удахгүй эргээд уулзъя. Угаанда
За өнөөдөр бүгдээрээ ирвэхэ гэдэг дуу сурья. Дагаад хэлээрээ хүүхдүүдээ. Та ч гэсэн дагаад хэлээрээ. Ирвэхэ, ирвэхэ. Ирвэхэ, ирвэхэ. Наадан наадан нисээрээ. Наадан наадан нисээрээ. Навчин дээрээ суугаарай. Навчин дээрээ суугаарай. Намайг сайн ажаарай. Намайг сайн ажаарай. Ирээн хувцсыг хараад чи. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхаа юу? Ээжийн урныг гайхаа юу? Игэл чам шиг би. Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? Ингүй ганган байна уу? Ирвэхэ, ирвэхэ. Ирвэхэ, ирвэхэ. Иргэн иргэн нисээрээ. Иргэн иргэн нисээрээ. Цэцгэн дээрээ суугаарай. Цэцгэн дээрээ суугаарай. Игцэлч намайг хараарай. Игцэлч намайг хараарай. Ирээн хувцсыг хараад чи. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхнаа. Ээжийн урныг гайхнаа. Игэл чам шиг би. Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? Ингүй ганган байна уу? За, ирвэхэ дуу маань 2 бадагтай юм байна. За, тэгээд 3 дугаар бадаг дээр болохоор эхний бадгаа давтаад дуулчтай юм байна шүү. За, одоо бүгдээрээ дуугаа нэг бүтнээр нь сонсоод үзье тийм ээ. Ирвэхээс хөөрхөн амт шүү те. Ирвэхэ. Гэтэ зарим хүүхдүүд амар сайн ирвэхэнээс айгаад ийж юм бэл шүү. Тийм үү? Тийм жижигхэн амтнаас уу? Харин би бас гайхсан. Хүүхдүүд маань бас аяа сайн сураагүй байж магадгүй те дуугаа сонсоод. Тэгэхээр хуйлаа дахиад нэг удаа давтаад дуугаа аятын дуулаад үзье. Тэг үү? Үзэгч хүүхдүүд маань бас дагаад дуулах ба. За. Эхлэе. Ирвэхэ, ирвэхэ. Наадан наадан нисээрээ. Навчин дээрээ суугаарай. Намайг сайн ажаарай. Ирээн хувцсыг хараад чи. Ээжийн урныг гайхна уу? Игэл чам шиг би. Ингүй ганган байна уу? За одоо 2 дугаар эдгэн. Ирвэхэ, ирвэхэ. Иргэн иргэн нисээрээ. Цэцгэн дээрээ суугаарай. Эцэс намайг хараарай. Ирээн хувцсыг хараад
чи ээжи урны гайхан уу ил чам шиг би ингүй ганган байна уу. Нэг сони энэ дуу сонсохоор нэг тийм гоё 100 болцсон юм шиг санагдчихна. Нэг гоё 100 ингээд гоё гадаа ингээд модтой гоё юм зүлэг ногоотой газар ингээд хөвтөө тэгсэн чинь ингээд дээгүр ирвэх юм шиг шиг мэдрэмжтэрч. За баяртай хүүхдүүдээ дараагийн дугаараар уулзцгаая. Эртүрт цагт ах トゥ долоон борохт нь байж гинэ. Алгын чинээ газартай юмсанч. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас орж. Ах トゥ долуулан арилгаж байгаад шагаан чинээ шар тос олжээ. Түүнийг хамгийн отхон дүүдээ хадгалуулж гин. Отхон дүү нь шагаан чинээ шар тосыг долоосоор байгаад эдчихжээ. Отхон дүүгээ ах トゥ зургуула зодсоор байгаад гэмтэж хэж гин. Тэгээд охтнууд яахаа мэдэхгүй сандарч эцэст нь ламд очихоор шийджээ. За хүүхдүүдээ ямар хэрэгээр явж байгаа юм бэ? За лам багшаа, танаас нэг зүйл асуух гэж ирсэн. За асуу. Юу болсон бэ хүүхдүүдээ? Бид ах トゥ долуулаа амьдардаг юм л да. Өнөр болохоо дөхөжтэй. Алгын чинээ газартай юмсан. Яасан их дэлхийтэй юм бэ?
Алгын чинээ газар дээр минь хатгын чинээ цаас урчлаа. Зууд болохоо шахажтэй. Тэгээд ах トゥ долуула цасаа арилгалаа л да. Ажилч болохоо дөхөжтэй. Цасаа арилгаж байгаад шагаан чинээ шартаас олсон. Баяжхыг шахажтэй. Тэгээд шагаан чинээ шартаасаа отгон дүүдээ хадгалуулсан юм л да. Няр болохоо шахажтэй. Отгон дүү маань долоосоор байгаад идчихжээ. Мангас болохоо шахажтэй. Ах トゥ зургуула отгон дүүгээ зодсоор байгаад гимтэж өглөө. Дайм болохоо шахажтэй. Та үзээ дуусчихсан уу ламта? За бид ч ингээд явъя да. Ингээд ламтан тэднийг огт хайхарч өгсөнгүй. Ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч. Лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдгийн байна гэж мэдээд гендэж нэгийгэ гэмтээсэндээ ихэд гэмшицгээж гинэ. Ингээд энэ цагаас хойш дахиж хоорондоо хэрэлдэлгүй эвтэй найртай сайхан амьдарцгааж гинэ. Хоёр шил хийцнийг би одоо л ойлголоо. Энийг бүр ингэж идчихмээр юм аа. Гэтэл гоё юм аа. Яагай. Гэтэ би бас их идээд ах юм бол бүрийгээ ороод шүдний имлэг явна штий. За яадий. Идчихэд шүдээ угаачи. Тэгээд зүгээр алчих юм чаа. Одоо харин хүүхдүүдээ та нараа штий. Бүрээтэй ир дээр манай нэг найз ирж уулзсан байхгүй юу? Тэрийг үзчих заа юу. Би одоо жоохон завгүй болчлоо. Тэгээд бүгдээрээ маргааш уулзъя за. Би завгүй болсоо. Одоо би жоохон ч хэрэгдийт.